Тэг яг та ажиллаарай. Та миний амьдралд ажиллаарай. Би зөвшөөрч байна гэж итгэхэд бурхан түүнийг сая зөвхт тооцуулсан байгаа байхгүй. Бид нар бурханд итгэдэг. Бурхан биднээсийг одоо нэг юм сонин ойлголтоос бид нар үнэхээр ангижрмаар байгаа байхгүй. Би Есүст итгэсэн чи Библиэр байгаа бүх амлалт минийх. Биш. Бид нар өнөөдөр тэрийг эргэж харах хэрэгтэй болсон. Би түнд өөрийгөө өгвөл түнд байгаа бүх юм минийх болно. Гэтэ мэдээж тэгж өгөхгүй л дээ. Би түнд өөрийгөө бүрэн өгч, тэр надад өөрийгөө бүрэн өгдөг юм аа. Энэ бол гэрэн дотор алхдаг хүмүүсийн зүрх. Энэ бурхан биднээс хүсдэг зүрх нь. Би чамайг би бүхлээр ч авахыг хүсэж байна. Чи минийх бүтэн байгаасаа гэж хүсэж байна. Тийм биз дээ. Тийм учраас Библиэлд энэ харьцаа гэрэлтэй харилцаатай холбосон байдаг шин. Багы би чамтай өдрийн тал амьдрэх шүү. За би тийшээ очиод тэрнтэй өдрийн тал амьдрах гэсэн юм байхгүй. Бүтэн насаараа бүхлээрээ бүх оюун бодол, бүх хүч, бүх одоо сүнс, бүх зүйлсээрээ би зөвхөн таних байна. Энэ амлалт бол та намайг яавал яатугай гэсэн үг. Тийм учраас Даниэлийн 3 найз нөгөө 100-нд хаягдахынхаа өмнө Небухаднезарын өмнө хурж ирээд зүгээр нэг 2-3 өгүүлбэртэй амар номлолт хийдэг ш. Небухаднезар аваад ирдэг. Тэгээ та нар одоо яагаад мөрөхгүй байгаа юм бэ гэдэг. Харин тэд нар юу гэсэн бэ гэхээр Небухаднезараа одоо хааныг те хаантан мэнэж гэсэнгүү. Зүгээр хөөш Небухаднезараа чи биднийг хаяа. Миний бурхан аварч чадна. Аврахгүй байсан ч бид нарт мөрөхгүй гэж. Би боддог байхгүй юу? Өнөөдөр өөрийнх нь төлөө ингэж зогсож чадах хүмүүсийг бурхан ямар хайдаг вэ? Аваа та намайг өрөөдөг би мэднэ. Та өрөөлийнх. Гэтэ та өнөөдрөөс эхлээд өрөөлийнхөө карантыг үрд мөнхөд хаасан ч би таних байх болно. Би танаас юу ч гордохгүй. Яагаад надад байгаа минь аль хэдийн хангалттай. Надад байгаа минь аль хэдийн баяр хөөргийг өгдөг. Надад байгаа минь аль хэдийн намайг татгадаг. Тийм учраас та өнөөдрөөс эхлээ хаасан ч би тантай хамт амьдрна. Би таны хийгснийг хийн. Би таны яв гэсэн газар явна. Ийм л зүрх хэрэгтэй байгаа байхгүй юу? Ийм л зүрх. Түүнээс би танд өглөө та өөрийгөө бүгдийг нөгөөрөө биш. Би өгье. Та өгөхгүйсэн ч би өгье. Тэгэхээр бид нар түүний гарт хэлбэржүүлэгдэхгүй бол хизээч түүний сүмийн хүн байж чадахгүй юм аа. Тэр сүм дотор нь аваачиж хийх бол үгүй ч одоо энэ байшинг барихад хүртэл хэлбэрт оруулсан чулуунуудыг хийн шүү дээ. Тэгвэл төв үржсэн яна төв дуусла. За яа гэм бэ? Энэ хавийн хідэн чулууг аваачиж шавчиг хийхгүй дээ. Бид нар хорхог хийхдээ хүртэл голын чулуу хэрэгэлдэг ш. Тэгэхгүй бол хагараад идэг. Тэгэхээр бурхны сүм гэдэг бол яг ийм хандлагатай хүмүүс барьдаг тийм сүнслэг байшин гэж байгаа юм. За энэ сүмийн төлөө хэдүүлээ өгсөн чаахав, сэгсэн чаахав, тэр сүмд өдөржин шинж үйлчилсэн чаахав, тэр сүмд өглөө оройгоо магтсан чаахав, тэр сүмд өөрийгөө өгсөн чаахав, байшин саваа барьсан чаахав. Бид нар тэр цагийг хүлээж байгаа хүмүүс, тэр цагийн төлөө бид нар бэлтгэж байгаа хүмүүс. Тийм учраас би танд уриалж та зүрхээ эхлээд түнд өг. Өгсөн нь өгсөн хിവэрэ бай. Битээ булаацалт. Яг би аюу хэцүү юм буцаагаад авъя. Битээ булаацалт зүгээр өг. Би аюу олоода юу яажсэн. Одоо дотроо ингэж тэмцэлдэжсэн. Ямар хэцүү юм бэ? Ерөөсөө өөрчлөгдөхгүй шүү дээ. Ямар гэлбэр ингэж хүн нэг өөрөө өөртөө хангалуун биш үйдэн шнэ. Ерөөсөө болохгүй нэг тийм үе байд. Тэг тоолондоо би тэрийг сандаг. За тэгтээ дөрөв би түн зөрхөө өгсөн. Тэр яаж янзлахаа мэдж байгаа. Тэр өөрөө янзлаг. Харин би зүгээр л томоотой түүний гарт зүгээр бай. Тэр зүгээр жирийн үед хэрэгэлдэг саваа хийн үү? Хүндэтгэлийн үед хийдэг саваа хийн үү? Алт мөнгө шигтгээ суулгана уу? Эсвэл зүгээр түлгээ тавина уу? Тэр өөрийнх нь хэрэг. Би бол зүгээр түүний арт дугаал байх хэрэгтэй юм. Хэрэг би Авраамын үр удам муу юм бол хэрэг тэр би түүгээр овоглохыг хүсдэг юм бол би түүний туулсан замыг туулахад бэлэн байх ёстой. Автоматар түүнд байгаа чанар бидэнд өвлөгдөл ёстой. Тийм биз дээ. Би өөрийнхөө эцгээс авсан чанар надад зөндөө байгаа шүү дээ. Би тэрийг хаанаас ч сураагүй байхгүй. Зөв миний аав ээж хоёрын генээр дамжуулаад надад ороод ирсэн. Тэрийг би тэр чанараас татгалзаж чадахгүй. Тэр чанарын эсрэг юм хийж чадахгүй. Манай аав бол ер нь амар нямбаа байхгүй. Ерөөсөө бүр үнэн нямбаа. Бүр заримдаа тэр нь төвхтэй баймаар. Би заримдаа тэр чанарыг яг өөр дээр ажигладаг.
Тэглээгээд над түүхтэй байдаг. Ёо энэ ямбаа их чамд ядаргатай юм гэхгүй. Бусдыг би ямбаа байсангүй гэж загнаж чадахгүй. Яг л мөн чанар байхгүй тэр үнийг загнаад яах юм бэ? Тэгэхээр мөн чанар гэдэг бол түүгээр суулгагдах юм бол тэр хинээс ч авагдахгүй. Тэр бидний үрд мөнхөд болох үгээ тэр мөн чанарын дагуу бид нар гадагшаага амийн голыг урсгаж гарах бол. Энд ямар ч хичээлтэй байхгүй. Ямар ч чармаалт байхгүй. Яг тэр өөрөө тасралтгүйгээр бидний зүрх сэтгэлийг өөрийн тааллын дагуу өөрчилж байгаа. Ямар загварын дагуу тэр Авраамыг л бодох хэрэгтэй бид нар. Түүний амьдралд бурхан яаж ажиллаж ирсэн. За яг тэр тухай бид нар ярина гэхдээ. Тэгэхээр Авраамын удам та мөнс бол түүний ажлыг хүлээж авах хэрэгтэй. Бид нар тэр бидний амьдралд яагаад ажилдаг юм бэ? Хэдэн зүйлийг харъя. Эхлээд Матай 11-ийг хараадах. За энэ тухай би өөртөө зөндөө ярьжсэн боловч дахиад ярих хэрэгтэй гэж бодож байна. Матай 11 Есүсийн хэлсэн байгаа. 11-ийн 28-аас 30. Алдартай ишлэлтэй энэ бол эцэс туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая. Уулгыг минь өөр дээрээ авч надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн. Би энэ зүйлийг талаар илчилт авсан цагаасаа эхлээд би энийг номлодог байсан. Ярьдаг байсан. Энэ үнэхээр бидний сэтгэлд амралтыг өгдөг зүйл байхгүй юу? Тэгэхээр та энийг дахиад сонсох хэрэгтэй болж байна гэсэн. Есүс энд хэлсэн ба. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй билээ гэж. Есүс өөрөө 33 жил наслахдаа 30 жил эзнэр хэлбэржүүлэгдээд 3 жил үйлчилсэн. 3 жилийн өөрчлөлт нь зүгээр л дэлхийг зүгээр л хөмрөө тавьчихсан. Харин 30 жил тэр зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй байсан учраас эцгийнхээ юу хий гэснийг хийгээд бай гэсэн газар нь байгаад байж чадсан байгаа байхгүй. Тэгвэл таад болицтэй бурхны хүү би одоо тэгэл мужаан зужаан хийгээл алхахадаас харуулдаг юм. Тийм анигооны юм гэж хаа байдгийг гээгүй. Түүнийг мужааны гэрт төрүүлэхийг хүссэнгүй ядаж нэг фарисеан гэрт төрүүлж болно доо. Эсвэл хуулийн багшийн гэрт ч мэрэгжил нь арай дөхүү штэ. Тэгээгүй мужааны гэрт төрсөн. Эцэг нь эрт насгарсан. Тэм учраас Есүс гэрээ тэжээх хэрэгтэй болсон. Тэр мужаан болсон. Тэм учраас би ийм даруй байсан шиг та нар ч мөн зүрх сэтгэлдээ ийм дүлгөөн даруй бай гэж. Бурхны хүү хүртэл тодорхой хугацаанд бос одоо тэгээ тайзнаас нуугдмал газар бэлтгэгдэх ёстой гэдгийг мэдээд даруйхнаар тэрийг хүлээж авч ирсэн юм бол та хоёр одоо юу вэ? Тэр туснаа биш үү? Гэтэл бид нар чинь зүгээр л няраа юм байж л тайзан ухас хагасрал гүгээд идэг. Та нар тэгж гүгээгүй байсан байж магадгүй л дээ. Би бол амар гүдэг байлаа ш. Бүр тайзны хоббитэй байлаа ш. Тэгээ тайзан дээр гарч болно л доо. Тэр эзэн бидний гаргана нэг өдөр. Зарим тайзан дээр гарна, зарим тайзны арын үйлчлэгч, зарим тайзны дор үйлчлэн тийм ээ. Зарим зөвхөн микрофон зүүн. Зарим тэр микрофоноор ярина. Ганцхан бид нар түүний ажлыг хүлээж авах нь эзэн Есүсийн өөрийнх нь мөн чанар байсан юм аа. Тэр тэрээс юм хийдэг байсан. Дараад нь Есүс хэлэхдээ буулгыг минь өөр дээр аваа гэсэн. Буулгыг минь. Тэгэхээр Есүс бол мужаан байсан. Дээр үе Израильд бол мужаан хүн малын хүзүүн дээр тавих буулгыг хийдэг байсан. Хийхдээ зөвхөн мастер мужаан хийдэг байсан. Одоо зэрэглэл нь маш дээр гэсэн. Хэр оргийн мужаан хийхгүй. Тэгээд тэр мужаан хийх гэж байгаа амьтныхаа одоо илжиг байдаг юм уу шарыгаа мужаан дээр дагуулж ирлээ. Мужаан нь хүзүүг нь барьж үзээд хаана овгор тавгар бондгор бинтгэртэй байна тийм ээ. Тэрийг нь мэдж хагаад яг тэр нь тохирсон буулгыг хийж өгдөг байсан. Тэр нь тохирсон буулгыг хийгээд өгсөн болохоор тухайн адгуус яах вэ? Хүзүү шархалахгүй, холгохгүй. Тэгээд ачаа нь ямар ч хүнд байсан өлхөн аваа яв. Бурхан бол бидэнд хүн нэгэн мөрт маань тохирсон буулга хийхийг хүсдэг. Харин бид нар хүний буулгыг авч зүүх дуртай учраас бидний зүрх сэтгэл байнга холгоостой. Зүрх сэтгэл маань байнга шархлаастай. Энэ шарх ямар гоё юм бэ? Би та магтаалын удирдагч болёо гэж тэгэх гэж очиж. Үст амар гоё юм аа. Би Библийн сургуулийн багш болёо. Тэгээд тэгэх гэдэг юм. Тэгээд бид нар хүний буулгыг тэгэхээр Есүс хэнд хандаж хэлсэн бэ гэхээр
Итгэдэг хүмүүс хандаж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Итгэдэг хүмүүс тэр буулганы талаар юу ч байхгүй. Харин Есүс буруу буулга зөөсөн хүмүүсээ та нар ямар их дарамттай, ямар хэцүү шаналгаатай байгааг чи би мэдж байгаа. Би эцгийн буулгыг үүрээд ачаа надад амархан байсан шиг та нарт би буулгыг чи хийж өгье. Та нар тэр буулгыг зүгээд ачаагаа үүрээ яв. Тэр чинь амар амархан байх болно гэж. Тэгэхээр бид нар нэгдүгээр нь тэр бидний амьдралд амлсан учраас ажиллахыг хүсдэг байгаа байхгүй юу? Есүс амласан ш. Над руу ир. Би чамд буулга хийж өгье. Тэгээд чиний буулга ч амархан байна. Ачаа ч аюу хөнгөн байна. Буулга амархан байхад ачаа хүнд байх нь хамаагүй чирхэд хөнгөн байдаг гинэ. Тэгэхээр тэр бидний амьдралд ажиллаж байгаа шалтгаан нь болохоор нэгдүгээрт нь тэр өөрөө амласан учраас. Тэр Авраамд ч амласан. Авраамийн хүүхдүүдэд бол хэлдэг ш. Би чиний эцэгт амласан учраас би чиний амьдралд ажиллах болно. Би чиний эцгийн чинь эцэгт амласан учраас би чиний амьдралд ажиллах болно. Тэгэхээр амлалтынхаа дагуу тэр бидний амьдралд ажиллана. Ганцхан би түүнд yes гэж хэлээд зүрхээ өгөх ёстой. Яг тэр чи хүчээр ерөөсөө орж ирэхгүй шүү дээ. Чи итгэцэн гэлөө. Одоо надад зүрхээ өг гэл. Тэгээ бид нар түн зөвшөөрөхөд тэр бидний амьдрал руу орж ирдэг. Тэр бидний хүсэлтэй байгааг харахыг хүсдэг. Гэхдээ бид нар зүрхээ өгөөгүй басдаг шалтгаан бол бид нар мэдэхгүй байсан учраас. Хосea номон дээр хэлэхдээ миний ард түмэн та нар ер нь мөхөх нэг л зам байгаа шүү. Та нар мэдэхгүй байгаа учраас мэдлэггүйсээ болмаас та нар мөхөх болно гэж хэлсэн байна шүү. Харин мэдсэн бол бид нар одоо шийдвэрээ гаргах хэрэгтэй. Эсвэл зүрхээ түнд өгнө. Эсвэл сарын би зүрхээ өөрөө аваад цаашаа явна гэсэн. Түүнд зүрхээ өгөх нь үнгүүгээс үнэтэй гаргаж авч байгаа та яг адилхан. Есүс амласан учраас тэр бидний амьдралд орж ирээд тэр хийх болно. Тэр түүний өөрчлөлтийг бид нар хүлээж авах юм бол, түүний хийж байгаа ажлуудыг хүлээж авах юм бол бид нар яах вэ гэхээр өөрчлөгдөж байна. Би танарт бас ярьж л байсан. Би үнэхээр би олон хүүхэдтэй байхыг үгүй яддаг байсан гэж. Энэ бол арчаагүй эмэгтэйчүүдийн амьдрал. Энэ над шиг арчаатай боловсон соёлтой эмэгтэй хүнд бол байж боломгүй асуудал гэж боддог байсан. Энэ заавал зүлгэрдэх ёстой, тайрагдаж хаягдах ёстой арчаагүй мөн чанар мөн үү гэвэл мөн шүү дээ. Тэгээд арчигсан. Тэгэхдээ та нар олон хүүхэдтэй байж гэр хороолт амьдрах чинь хамгийн зөв арга гэнэ гэж битгий бод. Энэ миний л буулга, энэ танд өрдөө падлич байхгүй. Та өөрийнхөө буулгыг өөрөө түүнээс ав. Яагаад гэвэл хүн нэг бүрийн хүзүү өөр учраас. Хүн нэг бүрийн зүрх өөр учраас. Бид нар хүн нэг бүр тусдаа өөр байдаг учраас. Бид нар ингээд судаагч 3 жил дараалал нэг хүүхэд гаргая. Ерөөсөө тэг хэрэггүй та бүр галзуурна. Харин өнөөдөр бурхан зүгээр амьдралаа эргэцүүлсэн харалтаа. Танд өгөгдсөн юмсыг нандин бид нар тэгж эхлэхэд өгөгдсөн юмстай баярлж эхэлдэг байхгүй юу? Үнэхээр баярлдаг. Нөхөр өтер нэг мөөс халтар энэ харанхуй хар өрөөнд амьдэрдэг байсан. 5 хүүхэдтэйгээ долуулаа. Ингээд унтахлаар ингээд явах цай байхгүй. Тэгээд за нэгнийхэн толгоон дээр гიშгчих үү тэгэл амар зовж. Дараад нь тэр байшингаасаа гараад өөр юм 2 өрөөтэй галтгоотой 3 өрөө байрлал орохдоо би тэр байранд ороод аюу хуйлжсэн. Яагаад уйлжсэн бэ гэхээр миний амьдралын маш үнэт хэсэг тэнд өнгөрсөн. Муухай зуухай байх нь хамаагүй яг бусад хүмүүст муухай л гэдэг. Миний хувьд миний үнэт амьдрал нөхөр өтөрийн хамгийн сайхан жаргалтай үе тэнд өнгөрчээсэн байхгүй. Бид нар халтар малтар юмнаас таашаал авдаг та биш. Зүгээр л эзэн бидэнтэй хамт байдаг учраас. Тэгээ би эзнээс гуйж бурхан минь ээ. Мэдээж би мэдж байгаа та биднийг маш сайхан гэрт амьдруулна гэж мэдж байгаа. Гэхдээ та хамт амьдрахгүй бол би энэ нүхэндээ байсан хамаагүй дээр. Би энэ нүхэндээ залбираад суудаг энэ зоохныхаа хажууд тантайгаа хамт жаргалтай хичнээн өдрийг өнгөрөөсөн. Энэ хэвэл баймар. Гоё байшинд очиж та байхгүй бол би тэр олон гоё юмар яах юм бэ? Тэгэхээр бурханы бидэнд өгсөн буулга амттай бас үнцэнтэй. Тийм учраас бид нар өгөгдөж байгаа юм бүхэнд нь итгэмжтэй хандаж чадна. Итгэмжтэй байдлыг бид нар хэзээ ч өөрөөсөө ургуулж чадахгүй, өөрөөсөө хичээж гаргаж чадахгүй юм. Би олон хүнийг сонсож байсан. Тэгтээ тэргүй нүүх юм чинь. Энэ түрээсний байшинд яаж ч амьдрсан яа гэдэг.